Сонсогч та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсч байна. Хүндрэлтний түүхэнд бол зөндөө олон зүнчд одоо мэрэгэн төрхөн хүмүүс бол гарсан мэдээж хэрэг. Гэхдээ одоо бол ерөнхийдөө хоёр зүнчийн үгэнд бол голдуу итгээд тэдний зөвнөл бол биелж байгаа гэж одоо ингэж үздэг юм байна л да. За энэ бол мэдээж хэрэг 16 дугаар зуунд амьдарч байсан Францын одон орон судлаач Нострадамус. За энэнийг бол та нараас мэдж байгаа тийм ээ. За нөгөөх нь бол харин 20 дугаар зуунд амьдарч байсан Болгарын алдарт зүнч Баба Ванга нарыг бол хэлж байгаа юм. За энэ хоёр зүнчийн үгийг бол ер нь бид нар чинь хүндрэлтэн бараг л одоо бадбарнгал аабэгүү одоо яах нь их нүгэл ажиглаж яадаг ийм л нэг онцлогтой юм л да. За ингээд эдгээр зүнчд одоо юу гэж зөвнөснийг 25 оныг шүү. 2025 оныг юу гэж зөвнөснийг хэдүүлээ сонсцгоё. За 2025 оны зөвнөлөөр Нострадамус за мөн Ванга нар иймэрхүү зөвнөлөд гаргасан л байна л да. 2025 онд Европ төвд дайны хөлд нэрвэгдэж тэр нэрвэгднэ гэж хоёулаа зөвгөнжсэн юм. 25 онд. Тэгээ одоо ингээд дай болоод шүү дээ тийм. Нострадамус нь болохоор 25 онд шүү дээ Европын газар нутаг зэрлэг хэрцгий дайны хөлд нэрвэгднэ гэж. Амар тэмдгээс Европ ТV-ийн хүн ам хоосорно гэж бас Ванга зөвгөнсөн байна 25 онд. Одоо Нострадамус ч бараг л одоо 500 600 жилийн өмнө амьдарч ирсэн хүн шүү дээ. Тийм. За Ванга бол одоо бас л одоо удацсандаа орно амар юм аа. Юу л болдсон бол доо. Яа 25 онд ч аюултай юм болохоор байна да. Ер нь гэхдээ энэ нөхцөл байдлыг хараад байгаа тийм манайхан одоо ингээл энэ Орос Украины хилийн мөргөлдөөн за тэгэл энэ тэнд болж байгаа энэ Сирийн мөргөсөд тэгэл байж гэн ингээ харахаар бас ер нь нэг шилжиг бүхий тий. Тэгэл одоо хятад 50 маяг ингээл явж гэн шүү өөр хаана ч үлээ ингээл хилийн мөргөлдөөн болоод байх юм. Тэгэл одоо хүн амьтан ч одоо оюун ухааны хувьд бол бузарлалтал одоо ухамсарын дээд түвшиндээ хүрсэн гэж боддог. Тэгээд одоо гүйл байд юм байна л дөө. Буу зүсгээ барайл үзэлцээлэх юм биш хэдүүлээч. Тэр нөгөө харин тэхэндээ технологийн дэвшиндээ байлдаад зэвсгэн технологиор бас байлдаад үзэж байна да. Харин тийм тэгэл бүгдээрээ балан хамгаалахын зарлаа нэмэлэх. Мэргэн дөрвөн байна. Манай мэргэн дөрвөн. За ингэж байна. За манай намхагийн тэгээд нэг хальт Вангагийнхаа талаар нэг хальт хэлье. За Ванга буюу Вангалия Пандева Димитрова гэсэн юм хүн байгаа. За энэ болохоор 1996 онд за ертөнцийн мөнх босыг бол үзүүлжсэн. Тэгээд 12 настайдаа хараагүй болсон түүнийг онцгой зүн совинтойг нь бас нотлох хүмүүс байдаг байсан. За тэгээд сүүлийн үеийн одоо нөө томоохон үйл явдлуудаас зөгнөж хэлснийг дурдах юм бол за 9-р сарын 11-нд за Нью-Йоркийн ихэр цамхыг онгоцоор нөгөө мөргсөн явдал гарсан шүү дээ тийм нуусан. Тийм. За мөргөжсэн. Тэгээд Оросын холбооны зүгээс Украинд одоо өдүүлсэн түрэмгийлэл за тэгээд Диана гүнжийн өхөл 1986 онд болсон одоо нөө Чернобыльд нөгөө атомын цахилгаан станцын дэлбэрэлт за тэгээ нөгөө Америкийн нэгдсэн улсын 44 дахь ерөнхийлөгч өнгөд арстан байх болно зэрэг ингэж зөвгөнж хэлжсэн. Тэгээ тэднэрэн ч гэсэн болж байсан. Амар зөвхөн тий. Амар юм аа. Одоо тэр нэг хоёр ихэр цамхаг байна. Тэгээд тэр атомын цахилгаан станцын дэлбэрэлт байна. За тэгээд тэр нөгөө нэг хоёр ихэр цамхагийг мөрөгдөг нэг кино үзлээ. Нөгөө юу хагаад одоо нөгөө нэг сэтгүүлээд хийцэн кино яа бас л Азгаа хөтлөгч. Тэр чи юунаар бас зөвнсөн мэс шүү дээ нөгөө Симпсон дээр. Симпсон бүр 97 он зөвсөн байгаа шүү дээ. Чи Симпсоныг үзсэн юм уу эсвэл өөр юм? Үгүй өөр Солонгос кино. Уран сайхны кино үзсэн. Тийм бүр уран сайхны. Симпсон дээр чи бүр амар тэрнээс ч өмнө зөвнсөн юм. Тийм. Симпсон чи бүр амар. Зөвөр нөгөө Солонгос кино болохоор яг сэтгүүлээд хийцэн л кино байлаа л дээ. Базарвайн болгож байгаа ш дээрээс. Амар. Яаж хардیں۔ За тэгээд цааш нь би өргөжлүүлээ л да. За ер нь бол энэ Вангагийн талаар л Баба Вангагийн талаар ярихад бол тэр 1979 онд Баба Ванга бол одоо бас нэг ярилцлага өгчээсэн гинэ. За 1979 онд ч дээ. Тэр чинь аль гал юм. Социализм чиг эд хүчийг авч явах үед л ч дээ. Тэгэхэд бол ингэж хэлжсэн гинэ. За дэлхийд бол Орос орон ойрхох тухай Баба Ванга бол дурдаад за Владимир гэдэг хүн бол ирээдүйд дэлхийн эзэн болно гэж хэлсэн байдаг гинэ. Владимир гэдэг хүн. Одоо хэнийг хэлж байгааг нь та нар мэдчихэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээ тэр хүн бол Баба Ванга бол хэлэхдээ ингэсэн
бүх зүйл яг л мөс шиг хайлан үгүй болж харин Владимирын алдар суу Орос орны нэр алдар огтхонч хөндөгдөхгүй үлдэх болно. За түүний замд торсон бүхэн үгүй болж дэлхийн эзэн болно гэж Баба Ванга тухайн үедээ 1979 онд хэлчихсэн гэж байгаа байхгүй юу? За харин Баба Вангагийн зөвнөлүүд нь бол зарим нь яг бүгдээрээ биелэхгүй ч зарим нь бол биелдэг гэсэн. Тэгээ 2017 оны Баба Вангагийн зөвнөлдөр бол Европ төв оршин тогтнохоо болно гэж хийсэн харин Аз болж харин биелээгүй юм байна. Харин одоо дэлхийн дайм маань бити биелээсэй гэж бодох юм шүү дээ. Йоо дэлхийн дайм бол тэгээд хэцүү шүү дээ. Томчуудын хөл чирэгдэд мань мэтүүлдэг дуусна үстэй юм чи. Зөнч Ванга одоо хүн төрлөختөн хар гаргийн соёл иргэншилтэй холбоо тогтоох болно гэж бас зөвгөнжсэн. Хар гаргийн хантай. Өөрөө чинь тэр уран сайхны кинонууд дээр өөрөө бас ингээ хар гаргийнхантай ярилцаад идэг гэдэг гардаг үстэй. За тэгээ энэ үйл явдал нь болохоор ингэн гэж байна. За 2025 оны нэгэн спортын томоохон арга хэмжээний үеэр тохиолдно гэсэн. За тэгээ тэр нь болохоор нөгөө 2025 оны хамгийн сонирхолтой таамаг гэж үзэж байгаа. Харин тэд 50 замаар ирхүү эсвэл харгислал түрэмгийлэл дагуулan ирхүү гэдэг нь бас нэгэн юм таамаг одоо зовнил болоод байгаа. За тэгээд нөгөө Дональд Трамп болохоор засгийн газрын одоо засгийн эрхэнд гарсныхаа дараа хар гаргийн соёл иргэншилтэй холбоотой бүх мэдээлэл ил болгон гэж мэдэгдсэн нь магадгүй энэ таамаг үнэн бодит байх магадлалыг бас улам нэмэгдүүлж байна гэж үзсэн байна. Нэр тэр Америкт чи яг нэг 51-р тусгай бүсгээр байдаг. Тэр чин жигтэй хийх нууц агуулдаг гэж үстэй. Хэрвээ тэр талын мэдээлэл гараад ирвэл чаадаа ирнэ. Асал нэлээд юм задрах бах та. Нэлээд юм задраад хүмүүсийн жих асал алтуулна. Би сая тэгээ ингэж бодохгүй. Хүн ч бас юмыг өөр дээрээ нааж бодох юм та. 2025 оны спортын нэгэн томоохон арга хэмжээгээл бодонгууд шууд мөн наадмын талбар нөгөө хэдэн бөхчүүд бодогдолаа. Тэнд нэг харгаргийн онгоц буучих байдаг гэж бодлоо. Энэ онд чинь том юм юу байгаа лээ? Энэ онд нэг хектар том гайг. Тэгээ бодвол тэгэл одоо нөгөө янзын спортын нөгөө гадаадын чинь нөгөө юм уу сагсан бөмбөг нөгөө бейсбол одоо юу жилээ хөл бөмбөг гэл ингээл явдаг. Тэр л бол багтаа бодвол. За Зөнч Ванга 2025 онд хүн төрөлхтөнд ангаах ухааны салбарт шинэ хувьсгал гарч хүний эд эрхтэн лабораторийн аргаар төгс ургуулж чаддаг болсноор дундаж наслт уртсна гэж зөгнсөн байна. За наадах нь баг биелээд байгаа дөө. За ингэснээр сая хүний эрүүл мэндийн тулгамдсан асуудал шийдэгдэж хүний дундаж наслалт 120-оос 150-д хүрнэ гэж хүрх боломжтой гэж зөгнсөн биш үү? 100 юу яасан штэ өнгөрсөн хавар үедээ нэг наба үед тэр нэг мэдээ уншиж хагаад нөгөө гахаан бөөрийг яг мутацд оруулаад хүний биед туршиж үзээд ингээд тэр нь амжилттай болоод явж байгаа. Гэт одоо аймаар уу. Одоо тэгэхээр чинь гахаан бөөр штэ тийм. Тэгэхээр ч одоо ер нь хүний эд эрхтэнг бол ер нь лаборатори аргаар бол ургуулж байгаа хуу ургуулж байгаа. За ер нь бол зүгээр мөнгөтэй бол урт наслах боломж бол ойрхон ирсэн байна л гэж ойлгочих заяа. Тэгээд 120 150 наслал явчих нь шүү дээ. За эхлээл баячууд наслах бах тоо манайд ч одоо яах вэ? Телепати хөгжил буюу хүний оюуны бодлын зайнаас тайлж уншиж чаддаг болно. Хүний хөгжил одоо би багийнхан өөдөөс нь харж байгаад ингээд оюун ухааныг тайлаад уншиждаг болох тийм боломжтой болж байгаа юм. Ямар амар гоц. Шалдими чиний талаар муу юм бодлоо. Яг би таныг харж байгаад би намуунаг бодоход намуунагийн оюун ухааныг унших нь шүү дээ. Эрдэмтэн хүний оюуны санааны нууцыг нээж тархины долгионоор шууд харилцах боломжийг нээснээр гар утсаар мессеж чат бичих шаардлагагүй болж хүмүүсийн хоорондын бодол санаа урсдаг ертөнц бий болно гэж. Йоо iPhone 15 16-ууд ахыхаа төрлөө авч чулуучаарай залууж. Зүгээр 15 оноо тийш тавьчих. Үн гайгүй байгаа дээр ганц нэг юм зохицуулах аваад дээ. Elon Musk хүний тархинд чип суулгах туршилт амжилттай болсон бөгөөд түүний тусламжтайгаар хүн технологийн удирдах боломжтой гэдгийг нотолсон билээ. Харин Elon Musk-ын хүчин чармаалтаар Вангагийн энэхүү зөвнөл нь үнэн бодит болох аваас орон зайнаас үл хамаарч хүмүүс бодлороо харилцах соёл иргэншлийн цоон шин 90 үе эхлэх болно гэж яана. Энэ тэгвэл бараа юм ярихгүй юм шүү. Үрч яах хэдүүлээ Филипп Поттер радио нэвтрүүлгийг хийштэй. Яг хамаан хааж байгаа тэгэл ярилцгаа бодоод ирчтэй. Ингэснээр нэг талаас хүмүүсийн хоорондын ойлголтыг нэг талаас илүү ойртуулах, нөгөө талаас төсөөлшгүй хор уршиг авчрах магадaltaй. Тийм тий. Та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.